яг манайхан ч нэг юм байгаад байдаг юм л да. Миний зүгээр хувь хүний л бодол шүү. Буруу хин нэгнээс хайж нөгөө гавьяг өөрөө өрөх гэдэг нэг тийм одоо юу гэдгийг бол одоо нэг юм хувийн нэг тийм юу их өндөртэй л хүмүүс байдаг юм бол гэж надад зүгээр харагдаад л байдгийн зүгээр. Миний хувьд бол юу гэж боддог вэ гэхээр нэг хүндрэл гэдэг юм уу хэрэгжихгүй байгаач гэдэг юм уу төр зэсг рүү нэг алдаач ер нь хүслэг байна. Бид өөрсдөө л хөдөлмөрлөж байгаа. Бид өөрсдөө л явж байгаа. Бидний өмнөөс төр амьдраагүй бид төрийн өмнөөс зүтгээгүй. Бид өөрсдийнхөө амьдралын төлөө зүтгээд өөрсдийнхөө амьдралын төлөө хүн ардынхаа төлөө бид нар энэ газар тариаланд одоо зүтгээ явж байгаа. Дээрээс нэмээд газар тариалан гэдэг үг бол яг л нөгөө хүүхдээ анх үлгэдэж аваад одоо ямар их баярлж ийсэн тэр нэг жоох юм ингээд ургаад ингээ гараад ирэхэд ямар их баярлдаг. Энэ нөгөө амьдралаас хүн мөнгө олохын төлөөгөөс илүүтэйгээр тэр кафег авч ажиллах нь хамгийн гол чухал байдаг юм уу гэж би боддог. Тэр үднээсээ ч тэр тарьсан ургамал маань соёолоод ингээ нахиалаа жижигхэн юм гараад ирэхэд баярлдаг. Жаахан мөндөрч байдаг юм уу те ингээ нэг байгалийн эрсдэлд орохдоор одоо бас ингээ сэтгэлээр ундаг. Тэгээд ингээл явж байгаа. Тэгээд